За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочдоор Баянгол дүүргийн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Мижид Дорж, за Баянгол дүүргийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ундрах нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Өдрийн мэнд төргий. Урлагийн мэнд хэлэх баярлалаа. Энэ өдрийн мэнд төргий. За бид бүхэн үзэгчдэд өнөөдөр бол маш хэрэгтэй одоо мэдээллүүдийг бол хүргэнэ. За тэр дундаа за гэр бүлийн хүүхдийн гэмт хэрэг одоо хүчирхийлэл зөрчил одоо хэрэг хэмжээнд Баянгол дүүргийн хэмжээнд хэрэг явж байгаа өмнөх онуудтай харьцуулахад бууралтай нь өсөлттэй нь гэх мэтчлэн ерөн дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас хүргэнэ. За юун дөрөнд одоо бид бүхэн шууд өмнөх оны гэмт хэрэгтэй яг одоо энэ 25 26 оных ер нь нэг одоо өсөлттэй нь бууралтай нь гэдэг зүйл дээрээс хэдүүлээс яриагаа эхлэх нь зүйтэй болоо гэж бодож байна. За өнгөрөх оны одоо 2024 оныг бодоход одоо яг зөрчил юу хэр өсөлт бууралтай. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За манай дүүргийн хэмжээнд 2024 25 оны одоо хүүхэд хогссон болон хүүхдийн холбогдсон зөрчлийн одоо гомдол мэдээлэл хэргийн гаргалтын одоо шалтгаан төгслийг судалсан байгаа. За 24 онд бол 24 онд хүүхэд хогсон талаарх 793 ийм дуудлага мэдээлэл авчихжээ. 25 онд бол 932 гээд 17.8% ийм өссөн ийм түнтэй гарч байгаа. За шалтгаан нь бол хүүхэд хогсон одоо энэ шалтгаан бол дуудлага мэдээлэлээс үзэхээр ихэвчлэн нөгөө хүүхдийн дэргээд архитан сухтуурсан. За хүүхдийг үл хайхарсан гэдэг ийм зөрчлийн гаралт бол дийлэн хувийн эзэлж байгаа хүүхдүүд. 24 онд 87 одоо зөрчлийн хэрэг шалгагдсан бол 25 онд 26 болж одоо хэргийн гаралтын үед бол буурсан байна. Буурсан. Тийм. За энэ хугацаанд бас энэ Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын одоо хүүхэд гэр бүл хамгаалах хилцс бас 24 онд бас тодорхой хэмжээ арга хэмжээ дөрвийн хэмжээнд зохиосон билээ. За энэ ажлын хүрээнд бас энэ 25 онд ажлаа үргэлжлүүлээд бас энэ дуудлага мэдээллийн тоо бас харьцангуй буурсан юм өгсөн юм дүнэлтэнд бас байгаад байна. Тийм. Тэгээд бас нэмээд хэлэхэд энэ яг 24 25 оны судалгааны дүнгээс үзэхээр энэ хүүхэд тохирсон холбогдсон за хүүхэд тохирсон ялангуяа зөрчлийн гаралт маань болохоор ер нь нөгөө гэр бүлийн орчинд үлдэгддэг. Тэр болгоно нөгөө нэг хүүхэдтэй одоо яг хүч ажиллагаад хүндрэлтэй. Нөгөө ар гэрийн одоо гишүүдийнхэн зүгээс бол нөгөө дуудлага мэдээлэлээр очсон цагдаагийн албаа агчдад одоо нөгөө хүүхдийн талаар мэдүүлэл одоо хүүхдийн талаарх мэдээллийг өгдөггүй. Тэгээ энэ ишлэнгээр нөгөө нэг далд цаана энэ хүүхдийн одоо ирэх охироод ингээ үлдэж байгаа юм бас энэ тохиолдлууд сэтгэлтэй байгаад байгаа. Яг харахаар за яхаа мэдээлсэн тоо бол ихсэн одоо тоонд баримт нь л их болсон бас нөгөө талаасаа хүмүүс бас нэг мэдээлдэг болсон байна тий хажуу хуршууд нь за нэг юм болоод ах шиг байна гэд мэдээлдэг болсон байна. Хүүхдүүд өөрсдөө бас залгаад мэдээлдэг болсон байна. Тэр мэдээллийг бас Баянгол дүүргийн яг энэ одоо ажиллаж байгаа гэр бүл хүүхдтэй хөгжлийн хамгааллын тэр хүмүүс маань бас их хүргээд сайн хүргэж байгаа учраас мэдээлэл ихсээд байгаа болов. А хэрэг гаралтын хувьд бол тоо хамаагүй багассан харагдаж штэ тий. Тэгэхээр бас яг энэ онд хийж хэрэгжүүлж байгаа энэ саруудад хийж хэрэгжүүлж байгаа бас ажлуудыг ярианыхаа эхлэлд бас хэдүүлээ сонсоод авъя тий. Хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд гэх юм бол яг одоо энэ хагасчлалын байдлаар энэ хүүхдийн холбогдлолтой дүнгийн үйлдвэр харах нэгтэйг л байна л да. Зүгээр яг энэ хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын хилцээс бол нөгөө нөлөөллийн соёлын гэр бүлийн чиглэлийн ажлыг бол маш сайн хийж байгаа юм билээ. Тэгээд бас энэ одоо Баянгол дүүрэг чинь 34 хороотой. 34 хороо чинь нөгөө дотроо нөгөө хамтарсан баг гэж нөгөө засаг даргын дэргэд дүүргийн хорооны засаг даргын дэргэд хамтарсан баг гэж яждаг. Тэгээ тэр болгоно хамтарсан багийн бас нэг дотоодын өөрсдөө нөгөө явуулдаг нэг дотоод судалгаа гэж бас байгаад байгаа. Тэгээ судалгаандаа одоо нөгөө юу гэдэг нөгөө ажилгүй байнга одоо архины хамааралтай болсон иргэд нэрийнхэн судалгаа ингээ аваад энэ чиглэлээр бас нөгөө авдаг. За тэгээ нөгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа нөгөө хүүхдийн тоо мэдээллийг бас энэ хамтарсан баг нь аваад тэгээ холбогдох нөгөө байгууллагуудад уламжлах. Тэгээд энэ чиглэлээр бас нэг ажил арга хэмжээ зохиох гэдэг бас ийм тодорхой ажлууд бас байгаад байгаа. Зүгээр яг зөрчлийн гаралтын хувьд ингээд
үзэхээр ингээд энэ нөгөө төрийн анхан шатны нэгж болох нөгөө засаг дарга олон засаг даргын тамирын газар хорооны энэ дээр нөгөө ажиллаж байгаа ажилчдын оронтой их дутмаг байд юм байлээ. Тэгээд тэр болгоно нөгөө одоо юу гэдэг нөгөө хүчрхийл дүртээд байгаа хүүхд болгонд хүч ажиллах бас хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл хорон дээр чинь нэг зохион байгуулагч нэг юм ажилтна л гэж байдیں۔ Тэгэхээр нөгөө тэр хүмүүсийн чинь нөгөө одоо нэг хороо чинь жишээ нь одоо дор аяж нэг за нэг 2400 өргөч гэдэг хамгийн бага хороо гэхэд тэгэхээр тэр хорооны 2400 өрхийн хүн болгонд одоо хүчрхийл дүртэж байгаа, зөрчил дүртэж байгаа тийм хүүхдүүдэд одоо хурж ажиллах бас аюу хүндрэлтэй байна. Тэгэхээр яг хөө зүгээр энэ дүнгээс харахад бол тэр ажиллах болсон хүчний оронтойг бас нэмэгдүүлэх. Энэ тал дээр бас зүгээр нь боловлогч харагдсан. Тийм шүү те оронтой нэмэгдчихэж бас яг хурц айл өрх бүрд хурц ажиллах нь бол илүү үр дүнд гарах юм болов уу гэж бодож байна те. Ер нь бол хүүхдийн хүчирхийлэл гэж ярьж байгаа түнгүүтэл энэ ярианы цаана бол мэдээж хамгийн түрүүнд холбогдох хүмүүс бол эцэг эхчүүд байх болов уу гэж бодож байна. Эцэг эхчүүдийн л одоо хараа хяналт сулаасч гэдэг юм уу эсвэл өөрсдийнх нь энэ байж байгаа байдлаас шалтгаалаад л энэ зүйл үүсээд байгаа. За энэ тэгвэл эцэг эхчүүдтэй ер нь яаж хэрхэн хамтран ажиллахч гэдэг юм уу эцэг эхчүүдийг оролцуулсан юм арга хэмжээ зохион байгуулалтууд ер нь Баянгол дүүрэгтэй ер нь хэр явагддаг юм болов? За өдрийн мэнд хүргэе. За ингээд дүүргийн прокурорын газраас болохоор зэрэг сүүлийн 2 жилийн байдлаар бол судалгаа хийж үзэх хүүхэд тохирсон хэрэг дээр за ингээд бол нийт тус дүүргийн прокурорын газраас хүүхэд тохирсон холбогдсон хэрэгт 356 хэрэгт бол хяналт тавьсан юм байна. За тэгээд энэ бол судалгаагаар гарсан. За ингээд ажиллахад бол 24 онд 222 хүүхэд тохирсон байна. 25 онд 145 хүүхэд тохирсон. Ингээд нийлээд 367 хүүхэд тохирсон гэсэн ийм судалгаа баримт гарсан. За ингээд судалгааны хүрээнд одоо прокурорын байгууллагаас за тухайн дүүрэгт одоо ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллагууд хамтраад одоо нөгөө гэмтргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр одоо нөлөөллийн ажиллагаа, урьдчилан сэргийлэх ажиллагааг бол тогтмол зохион байгуулж ирсэн. Тийм тэгээд үүн дээр болохоор зэрэг дүүргийн хэмжээнд нөгөө сая мэддэж прокурор ярьлаа нөгөө дүүрэг болгон дээр одоо хамтарсан баг гэж бол байдаг. Хамтарсан баг дотор ч одоо нөгөө нийгмийн ажилтан засаг дарга, за сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, за сэтгэл зүйч, өрхийн эмч гэдэг ийм 9 хүний бүрэлдэхүүн бол байдгийг. Мөн дээрэс нь дүүрэг дээр нэг хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж бас байдаг. Энэ хороо болохоор тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллагын удирдлагууд ингээ орсон юм байгууллага бол байдгийг. Тэгээд нэг хүүхэд хамгааллын тухай хуулиараа дээрх байгууллагууд ч өөрсдөө үүрэг хүлээсэн хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах уу, зөрчигдсөн эрхийг найз сэргээх үү, одоо гэмтрэгт холбогдсон хүүхэд байлаа гэж үзэхэд тухайн хүүхдийг яаж буцаад нийгэмшүүлэх үү, дахин гэмтрэгт хүүхд ороод одоо холбогдуулахгүй байх чиглэлээр ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдэг дээр одоо дээрх нөгөө хүүхдийн хууль зүйн хороо маш их чухал ач холбогдлоор гэж ажиллаж эхэлдэг. Үүндээ бол прокурорын байгууллагаас орж байгаа. Тэгээд ингээд судалгааны хүрээнд ингээд аваад судалгаагаа ингээд дүгнээд үзэхээр болохоор зэрэг их дийлэнх нь одоо нөгөө эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг үлдээдэг юм байна. Одоо нөгөө хүүхдүүд эцэг гэр бүлийн хүрээнд одоо эцэг хүүхдүүдээ харгасан согтуурсны улмаас цохиж зодож гэмтэл учруулах ч юм уу тийм ээ. Хоёрдугаар гэх юм бол нөгөө өмчлөх эрхийн эсрэг гэмтэрэг үлдээдэг юм байна. За энэ болохоор зэрэг хулгайн гэмтэрэг байна. Биенийгаа дээрэмдэд зодох. Мөн дээрээс нь заллах. За мөн дээрээс нь бас нөгөө хүчингийн гэмтэрэг бол бас дийлэнхийг нь бол эзэлж ингэж гарч ирсэн одоо нэг судалгааны хүрээнд. Тийм тэгээд ингээд өмчлөх эрхийн эсрэг гэмтэрэг байна уу, тэр эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг байна уу гэдээ ингээд ямар шалтгаан төслөөр бас энэ гэмтэргүүд үлдэгдээд байгаа юм бэ гэдгийг бодвол бас судалгаагаар гарч ирсэн. За ингээд бол үеийнгийн дээрлэхэлт бол бас нэлээд бол бэлээ. За энэ сургуулийн орчинд үеийнгийн дээрлэхэлт биенийгаа зодох ийм нөхцөл байдал бол маш их гарч ирсэн. Одоо тэгээд дээрэс нь бас нөгөө гар утсаа алдах, бүлэглээд хоорондоо нийлж явж байгаа л замдаа одоо гудамжинд таарсан ч юм уу сургуулийн орчинд одоо явж байгаа хүүхдүүдэд дээрлэх, одоо дөрөнгийг нь одоо гар утсыг нь авах одоо хүүхдүүд чинь нөгөө нэг сүүлийн үед манай хүүхдүүд аяух үнэтэй утаснууд аяух барьдаг болсон. Тийм тэгээд энэ дээр утсыг нь авч дээрэмдхий дөрөнгийг нь авах гэсэн ийм шалтгаан төсөл гарч ирж байна.
Тэгээ үүнтэй холбоотойгоор одоо ямар дүгнэлт байна уу гэхээр яагаад ингэм тэр ингээ үлдэгдээд байгаа юм бэ? Шилтгааны нөхцөл нь юу юм бэ гэхээр эцэг их асран хамгаалагч энэ маш чухал. Одоо энэ 10 жилийн хүүхдүүд чинь нөгөө уцаа аваад биеинд нэг гайхуулаад ингээл янз бүр болоод тий эсвэл бол нөгөө сургуулийнхаа завсарлагаанаараа уцаа цэнэглэх байдлаар ингээд сургууль дээр үлдээгээд завсарлагаанаар гараа авчдаг ч юм уу. За биеийн тамираа орж явахад уцаа зөвхөнөө идэх ч юм ингээд үлдээгээ авчдаг юм байна. За ийм байдал үүсэнгүүт нөгөө сургуульд ангидаа ороогүй хүүхд үлдсэн ч хүүхд юм одоо мэдхгүй тий сургууль дотор явж исэн хүүхдүүд ч юм ангид нь ороод ил байгаа тэр уцыг нь авах ч юм уу. Гэх мэтчлэнгээр одоо нөгөө юм өмчлөх эрхийн эсрэг гэмтэрэг бол маш их үлдээдэж байна. Тий. За энэ нөгөө нэмээд хэлэхэд түрүүн энэ нөгөө ар гэрийнхэнтэй нэр нь яаж ажилтдаг вэ гэхээр энэ одоо энэ нөгөө анхан шатны нэгждэр байгаа хэсгийн байцаагч гэж байгаа зөрчлийн хэсгийн байцаагч. Манай одоо эрх бүхий албан тушаалтанд одоо удаатаараа архитан согтууруулдаг архины хамааралтай болцсон эцгийх судалгаа бол байгаа. Судалгаандаа тулгуурлаад ер нь бол энэ хамаарлыг одоо зогсоож чадахгүй байгаа тэр өдгөр хүмүүст бол нөгөө шүүхөөр оруулж албадын эмчилгээнд явуулах ч гэдэг юм уу. Тэ? Эсвэл нөгөө хамтарсан багаар дамжуулаад нөгөө хууль эрх зүйн мэдлэг өгүүлэх. Эсвэл нөгөө ажилгүй гэр бүлд болохоор ажил жуучлах ч гэдэг юм уу. Ийм байдлаар бол арга гисэнд нөлөөлж байгаа. Ер нь бол тэ нөлөөлөх гэж үзэж байгаа. Тэр болгон бас энэ ахиц гарахгүй байгаа гэдэг. Ер нь нэгтэд одоо архины хамааралтай болцсон арга гэртээ бол шалтгаан байхгүй. Одоо нөгөө түрүүн өмнө дурдсан нөгөө зөрчлийн тухай хуулийн 627 гэдэг энэ зүйл заалтаар 300 гэж үе 300 мянган төгрөгөөр торгоол ингээд өнгөрч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн ингээд дахиад яваад байна. Тэгэхээр нөгөө баримтлах шийтгэл байхгүй нөгөө төрийн чинь бас нэг юу нөгөө бас нэг цэлүүлэх юу бол нэг баримтлах бусдаас тусгаарлах тэр хүмүүст бас нэг хэсэг хугацаанд бас өөртөө одоо сэтэл төрүүлэх гэдэг юм. Ийм нэг албадлагын арга хэмжээ уг зүйл заалтанд байдаг байхгүй. Зөвхөн мөнгөний хэлрээр торгоол өнгөрчдөг. Тэгээ нөгөөх нь хэсэг хугацаанд ингээд дахиад ингээд явдаг. Тэгэхээр би бол энэ судалгааны дөнгөөс болохоор уг зүйл заалтаад одоо хүүхдийг үл хайхарсан, хүүхдийн дэргэд архитан сухтуулсан. Энэ зүйл заалтаар бол одоо нөгөө баримтлах шийдвэр оногдуулах өөрчлөлт оруулах нь зүйтэй болов гэсэн юм дүнэлтэнд бол хүрсэн. Тэр нь тэгжиж бас нэг үр дүн. Тийм. Тэгээд одоо тэр болгоно гэрэл хүрээнд хүчрхийл үлдээсээ илүү хүүхдийн дэргэд архитаад байгаа хүнийг одоо ер нь яах юм бэ тий гэдэг санаанаас л хэлж байгаа тий. Ер нь бол гол шалтгаан бас яг энэ шууд архитекттай холбоотой байгаад байна шүү дээ тий. Бас яг тэнд гэр бүлийн зөрчил хүүхдийн одоо хүчрхийлэл тэнд хөндөгдөж байгаа зүйл бол шууд архитектын согтуулалттай холбоотой. За энийг харин яг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг л асуудал бас нэлээд байгаа та тийм тий. Тэгэхээр яг энэ манай энэ одоо энэ Баянгол дөрвийн хэмжээнд ч бас онцлог юм билээ. Энэ хороол хотгоо айгу зөөхөн. Нэг одоо хамгийн сүүл чинээ баригдсан нөгөө Алтай хотхон гэж байна шүү дээ. За яг судалгааны дөнгөөс би бол өөртөө тэгж л нэг харсан. Энэ нөгөө тал талаас цугласан ийм нэг газар хороол гэж Алтай хотхон ч бас хайцангуу том шүү дээ. Тэгээд энэ хорооны дуудлага мэдээлэл бол маш их байгаа даа. Ер нь бол 25 24 онд ч байгаа даа. Энэ архитектын согтуулалттай холбоотой дуудлага хүүхдийн эрх зөрчигдсөн гэдэг. Тэгээ харахаар нөгөө энэ тентээс нөгөө баахан хүмүүс цугладаг тий ингээд шинээр суучлан бүс болоод ингээд байж байгаа тохиолдолд нөгөө бас тийм тас гаралт байдаг юм байна гэж анзаарах гэсэн. За харин нөгөө энэ хуучин энэ одоо байгаа энэ орон сууцнд байгаа тэдний дуудлага мэдээлэл бас хайцсан гайгүй шүү. Үл хайхрах хүчирхийлэл гэж өстөр ярианд дурддагчсэн шүү дээ тий. Яг тэр тал дээр бол аль хэрэг холбогдож одоо мэдээлэлт юм болоо. Тийм. Одоо үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь өөрөө яг юу юм бэ? Эцэгчүүдээс хандаж л гэдэг. За үл хайхрах гэдэг маань нөгөө хүүхдийн эрхийн тухай хууль зааснаа нөгөө хүүхд чинь зүгээр чөлөөтэй тий эцгийнхээ дэргэд байх, сурж мэдэх одоо яг өөрийнхөө хэмжээнд таарсан мэдээллийг зөв суугаар авах ч гэдэг. Энэ эрхийг одоо зөрчигдөх ёстой. Зөрчигдөж гин гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл одоо эцэг нь хүүхдээ тоохгүй шүү дээ. Чи миний хүүхд л гэдэг юм уу. Цогтой гадаагаараа тоглож гэдэг юм уу. Ингээ хүүхд нь өглөөнөөс орой хүртэл ингээд тэр эцгийн хараангалтанд байхгүй ингээд яваад. Тэнд эцгийнх өөрөө яаж ин одоо архитаар суугаас хотуураад ингээд гэр оронд байж таа чинь. Наадсахын жишээ нь энэ байхгүй. За тэгээ хүүхэд бол хүүхэд хамгааллын тухай хуулиараа хүүхдийн эрхийн конвенц гэж байгаа. Монгол Улс нийтийн орс Монгол улс одоо дагаж мөрдөж байгаа. Тэгээ нөгөө хүүхэд эрүүл аюулгүй орчин төсөнд хорних хэрэгтэй
боож хэрэгтэй, за сурч боловсрох хэрэгтэй. Энэ эрхүүдийг зөрчиж байгаа тохиолдолд чинь хүүхдээ үл хайхрах, хүүхдийн хүчирхийлэл болоо явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө энэ эцэг эхчүүд, тасран хамгаалагч нар энэ эрхийг, хүүхдийн эрхийг авих зөрчөөд байна. Энэний улмаас хүүхэд ингээ хохироод яваад байна. Тэгэхээр хүүхд аль болохоор хайхраад нөгөө асраад яг үүргээ биелүүлээд ингээ явах хэрэгтэй. За тэгээд нөгөө яг нөгөө судалгааны хүрээнд бас ингээд үзэхээр нөгөө энэ захим орчны захим хэрэглээ бол хүүхдүүд маш их байна. Одоо нэг захим хэрэглээ, зохисгүй хэрэглээнд хүүхдүүд аягүй хавцсан байна. Хяналтгүй тий. Тийм, ямар ч хяналттай байхгүй. Тэгээд нөгөө нэг эцэг эхчүүд чинь одоо нөгөө ажилдаа төрөлтэй манай Монголын нийгэм бодит байдал дээр болохоор тийм л байгаа шүү дээ. Ажилдаа завгүй. Тэгээ нөгөө хүүхдээ болох нэг амьдралаа залгуулах гал цалин мөнгө ажил хийхгүй л болохгүй юм чинь. Тэгэхээр нөгөө хүүхдүүд айл болохоор зургтаа асаагаал ингээл үзүүлчдэг. Эсвэл гар утсаа өгөөл за маань уцаа үз. Тийг би ажилтай байна ч гэдэг юм уу. Ингээ ийм зохисгүй хэрэглээг өөрсдөө бий болгоод үүний улмаас нөгөө хүүхдүүд захим орчинд маш их хохирж ийн, холбогдож ийн. Гэмтрэг зөрчилд маш их холбогдож байгаа юм нөхцөл байдал байгаа. Тэгээд одоо нөгөө дүүргийн Баянгол дүүргийн прокурорын газраас болохоор зэрэг энэ урьдчилан сэргийлэх, гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, зөрчихгүй байх ийм тал дээр бол түлхүү ажиллаж анхаарч одоо нөлөөллийн ажлаа бол нэлээх одоо явуулахар төлөвлөд байгаа. Одоо энэ 9 сар одоо бол сургууль амарсан байна. Тэгэхээр нөгөө 9 сарын 1-ний сургууль эхлэнэ. Ингэж эхлэхдээ болохоор одоо энэ дүүргийнхаа хамтарсан баг хороо засаг дарагтайгаа хамтраад нөлөөллийн үйл ажиллагаанд явахаар төлөвлөд одоо ингэж ажиллаж байна. Ерөнхийдөө бол маш олон ажлууд хийгдэж байгаа. Баянгол дүүргийн одоо бүхий л салбарын хүмүүстэй бол бид бүхэн нэвтрүүлгээр ярилцдаг. Тэр дундаа тэгэл гэр бүл хамгаалал гээл одоо ярилцж ингээ уулзаад ингээ ярилцж яхад маш олон яг тэр гэр бүл тэр хүчирхийлэл тэр хүүхдийн хүчирхийлэл рүү хандсан ажлуудыг бол маш олноороо хийж байгаа. Яг ингэж нэгдэж те яг салбараараа нэгдэж ингэж маш олон ажлуудыг хийж байгаа. Тэр нь ч гэсэн үр дүнгээ өгөөд ерөнхийдөө жил эргэжсэн бол нэлээ үр дүнтэй явж байгаа гэдэг мэдээллийг бол бид бүхэн бас үзэгчдэд хүргэдэг. Тэгээд төгсгөлд нь бид бүхний ярилцаа хугацаа өндөрлөг төгсөн байна. Төгсгөлд нь та бүхэн маань яг энэ гэр бүлийн хүчирхийлэл юунаас үүдээд байгаа, яагаад байгаа, тэгвэл юуг захиж хэлэх ёстой, юуг анхааруулах ёстой, энэ эцэг эхчүүдтэй бол шууд холбоотой гэж бол бидний өнцгөөс хараад байгаа. Тийм учраас та бүхэн маань тэр нэг багахан зөвлөгөө өгөөд ярилцгаа өндөрлөг. За энэ судалгаанаас зөвхөн яхаа дүнгээс үзэхээр энэ гэр бүлийн хүчирхийлэл дүртээд байгаа энэ хүүхдээ охироод байгаа энэ асуудал маань ер нь гэр бүлийн орчинд л үлдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэнд нөгөө хүүхэд зөрчигдөж байгаа эрхийг одоо сохтуурсан мансуурсан эцэг их бол мэдэхгүй шүү дээ. Зүгээр л тухайд өөрсдийнхөө нөгөө хувийн юу гэдэг энд сэтгэл хөдлөлтөд автаал гэж архитаар суугаад өөртөө тухайн үедээ тааламжтай байна гэдэг. Тэр нөгөө хүүхэд хохироод байгаа тал дээр ерөөсөө нөгөө хууль эрх зүйн ухамсар мэдлэг мэдээлэл аюу хомс байна. Эцэг эхчүүдийн донд. Энэ одоо яг дуудлага мэдээлэлээс үзэхээр. Тэгэхээр энэ эцэг эх рүү чиглэсэн одоо яг сая манай прокурор хэлж байгаагаар бодит байдал дээр одоо ажилгүйд л те архитект гэдэг юм чинь зөвхөн хавтгаачаад байна шүү дээ. Тэгэхээр энэ тэр ер нь бол ажилдаа завгүй хүн бол архитектаар суугаад яваад тах нь энэ юу л бол те. Тэгэхээр ер нь бас энэ хороодын хамтарсан багаар анхан шатны төрийн байгууллагаар дамжуулаад ер нь ажил албан зуучлах ч гэдэг юм уу ингээд сургалтын тодорхой үе шаттайгаар хамруулах. Тэгэхээр түрүүний миний хэлээд байгаа нөгөө хорооны чинь нөгөө нийгмийн ажилтан зохион байгуулах гэж оронтой чинь цөөдөд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр оронтойгоо нэмээд дүлхүү энэ чиглэлээр хууль эрх зүйн бодлого одоо юу гэдэг мэдлэг мэдээллийг эцэг эхчүүд өгөх шаардлагатай байна. Бас нэг анзаарчихсан зүйл болохоор энэ сургуулийн орчинд үлдэгдээд байгаа зөрчил хэрэг маань ерөөсөө нөгөө сургуульчид нь хяналтын камерын бүстэй байх хэрэгтэй. Энэ сургуулийн судалгааны дүнгээс харах нь бол сургуулийн орчныг камержуулалт гэдэг бол маш чухал байна. Энэ бас дутмаг байна. Энийг бас нэмэх шаардлагатай. Дээрээс нь энэ зөвхөн судалгаанаас ажиглагдсан нэг зүйл бол энэ сургуулийн цагдаа гэдэг нэг одоо албан оронтойг бий болох шаардлагатай гэж хараад. Өөрөөр хэлбэл нөгөө хяналтын нэгдсэн камера одоо ингээ хянаа сууж идэг. Тухайн үед одоо юу гэдэг энэ зөрчилчин дандаа бие бинийгаа зодж байгаа асуудал чинь энэ ахлагын ангийнхны дунд л гараад байгаа шүү дээ. 9 10 гэл ингээд энэ ангууд. Тэгэхээр нөгөө үе нөгөө хууль нэгдсэн талаа яриа таниулах хийдэг. Одоо энэ сургуулийн цагдаач гэдэг юм хамгаалтын ажилтнч гэдэг юм. Ийм хүн бас зайлшгүй шаардлагатай болов гэж бас харагдсан шүү. За маш их баярлалаа та хоёртаа үзэгчд маань бас хэрэгтэй мэдээллүүдийг авч чадсан болов уу гэж бодож байна. Тэгээ ялангуяа эцэг эхчүүдэд хандаж бас зөвлөмжтэй яг болоод байгаа бас одоо тэр нөхцөл байдлыг бол тодорхой харуулж хэлсэн байх гэж бодож байна. Тэгээд
хэрэгтэй мэдээлэл өгсөн тааштай маш их баярлалаа. Тийм, энэ сэдвэр бол бид бүхэн ярилцвал маш урт цаг хугацаа зарцуулна. Тэгээд бид бүхэн бас товчхон бас яг ерөнхий ойлголтыг бол бас хүргэе гэж бодлоо. Тэгээд та хоёртаа маш их баярлалаа. Баянгол дүүргийн хамт олонны зүгээс ч гэсэн маш их олон ажлуудыг хийж гүйцэтгэдэг. За түүнийг бас бид бүхэн хүргэхийг бол зордгоо. Тэгээ энэ удаагийн дугаарт маань зөрчлөө хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Мижид Дорж, за мөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ундрах нар оролцлоо. Хөтөлбөрийн дор шамтайсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргаашийн цагтаа иргүүлцлаа. Тэр баяртай.